Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийнж байна. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Өнөөдөр эн чинь өөр дээрээ туршилт хийх гэж байна. За, миний шүдний игнэ болохоор нилээ хажуугаараа хавчиг нарийнхан байдаг байгаа. Хэдийгээр шүд маань гоё тэгшгэн ийм ямар нэгэн асуудалгүй байгаа ч гэсэн энэ миний инээхэд миний инээмсгэл ингээ хоёр өөр байдаг. Одоо жишээ нь энэ зүүн талынх нь нилээ дээшээ болж татагдж байгаад баруун талал бол сайн дэшээ болдгоо. Тэгэхээр энэ хажигийн шөднөд нэлээд татгшоогоо хумигдсан байгааг илэрхийлдэг байгаа. Тэгээд ингээд сайн харах юм бол нүүрнийх нь бас хоёр өөр байгаа. Хоёр тал илүү өөр байгаад байгаа. Заримдаа болохоор би ядарсан үедээ нэлээд шүдэд зууцсан бас унтчихэдэг. Тийм ч учраас миний зарим шүднүүдийн хүзүүвчээр нилээ нөгөө нэг шаантаг хэлбэрийн соог бас үүссэн байдаг байгаа. Залуудаа болохоор би залуудаа гэх юм уу? Залуудаа л их бахта 10 хэдэн жилийн өмнө бол бас Invisalign-аар би шүдний хаягныг ингээд тэгшилж ийсэн. Гэсэн хэдий ч гэсэн нөгөө нэг хангалттайгаар бол тэлж өгч чадаагүй юм байгаа. За өнөөдөр болохоор би үүр дээрийн Noxturnal гээд Nox T3 гэсэн ийм нөгөө гэрээрээ нойрныхаа чанарыг үздэг ийм аппаратыг үүр дээрээ туршиж үзье гэж бодож байгаа. Яг л заримдаа болохоор би нэг ийм өглөөдөө бас нэг ийм бүрэн амарсан биш босч ирж байгаа шинж тэмдгүүд бол гарч ирдэг. Тэгэхээр яг над дээр ямар ийм тохиолдод байна уу? Би шүдээ хавирд юм уугүй юу? Шүдээ зууд юм уу? Яг бүрэн сайхан 8 цаг унтлаа гэхэд миний нойрны чанар хэр байгаа юм бол гэдгийг бас үзхийг сонирхож байгаа. За тэгээд энийг бол манай энэ аппарат болохоор бага насны хүүхдүүд ч хэрэгжилж хэмжиж болохоор насанд хүрэгчдэд ч хэмжиж болохоор ийм гоё аппарат зэмсэг байдаг байгаа. За ийм тусгай одоо би ингээд бэлдээд ирсэн байгаа. Хамгийн гол нь гэрээрээ үзэх давуу талтай ямар нэг лабораторид очиод унттаа тэрчээний хоноод нөгөө юу яах шаардлагагүй. Нойрны чанараа хэмжих шаардлагагүй. За надад юу хэрэгтэй вэ гэхээр ийм пижама өмсөх хэрэгтэй. Та нар майк ч юм өөрийнхөө тэг ингээд унтахтаа өмсдөг хувцас нь хэрэгтэй. За ингээд энийг ингээд цээжиндээ зүүчин хэдүүлээ. За тэгэнгүүтээ энд нэг ийм миний жажлуурын булчин, чамархаан булчингийн идэвхжлийг үздэг ийм сенсор буюу мэдрэгчд байгаа. Энэ сенсорыг одоо би үзүүлнэ. За энэ одоо яг энэ дээр харуулсан байгаа. Энэ эмэгтэй дээр. Энэ ногоон нь болохоор яг чихний арын хэсэг. Энэ улаан цагаан сенсор мэдрэгч нь болохоор миний яг жажлуурын булчин дээр байдаг байгаа. За тэрийг хийчихье. Нэг зургаар сайн харж агаад хийн гэсэн үг. За энийг болохоор бэлдсэн байсан юм буруу бэлдсэн байна. Тэгэхээр улаан цагаан хоёр нь болохоор яг хатсан дээрээ ирнэ. За тэгээ ийм нэг удаагийн наагч нар байдаг байгаа. Ингээд наа. За энэ нь болохоор ингээд клипстай ингээд орчдөг. За энийг болохоор би яг энэ арын хэсэг дээр нааж өгнө. Цаашлчаараа нөгөө энэ цагаас байгаа. За энэ цаван жах муу байгаа гэвэл нэг ингэ авчаас сэлчээ. За одоо энийг ингээд
сайн дараад наагаад гол нь сайн дарах хэрэгтэй. Ингээд миний жажлуурын булчаа заримдаа нэлийн чилцэн байдаг. Миний зүүн талын чих эрүү өвддөг байгаа. Тэгэхээр бас нойрны асуудал байгаа юм болов уу гэж бодож байгаа. За энд нь болохоор бид нар энийг ингээд залгаад өгчдөг байгаа. Хүмүүстэй бэлдээд тэгээд одоо бүс хэрэгтэй. Ийм бүс. За энэ бол танд зориулагдаад очдөг байгаа. Энэ нь болохоор дотроо яг миний хэвлийн болон цээжний амьсгалыг хэмждэг ийм бүртгэгчтэй. За энэ бүртгэгчийг би энэ талынхаа арын хэсгийн энд ингээ клипсээр төгччихнэ. Ингээд. За энийг ингээд тойруулаад нөгөө талаас нь цэвэрлэж хараа. За энэ гэрээрээ үздэг тестийн давуу тал нь юу юм бэ гэхээр маш цөөхөн юм залгана. За лабораторид хэмждэг нойрны чанарыг хэмждэг хэмжээсүүд арга байдаг байгаа. Тэр нь болохоор нэг 100 гаруй 120 гаруй одоо тэр юг залгуурыг хоорондоо холбочиж мэдэрдэг байгаа. За энийг хэвлийн эсгээрээ байрна. За хэвлийн эсгээрээ хийхэд эндээ тусдаа нэг юм байгаа. Бас адилхан энэ клипс энэ нэг төгж байгаа. Энэ төгжинд ингээ хийгээд хэвлийгээрээ тойруулна. За ингээд цээжиндээ хэвлийндээ бэлтчихлээ. Одоо яах ёстой вэ гэхээр энийг сайн ингээд наагаад өгөөрэй. За одоо энэ танд нийт удаагийн юм хамрын амьсгалыг үзэх ийм курсээр энэ курсыг хийгээд задлаад энийгээ болон саяны бүсээ бол та хайж болохгүй. Яагаад гэвэл таны эмчилгээний явцад дараа нь өөрчлөлт гарч байгаа эсхийг шалгадаг учраас тэрийгэ давтан хэрэгж болдог байгаа. За одоо энийг энэ аппаратныхаа одоо энэ улааныхаа дээр хийх. Сайн хийчихнэ. Одоо энийг тэгээд ингэж жагаад хамарлууга яг энэ хоёр юм баг. Нэг толгоон дээр ингээд жагаад бас мэдээж анх удаа хийж амжийн жоох эвгүй байж таараа. Гэхдээ та нойрныхаа чанарыг үзэхийн тулд сайн хичээх хэрэгтэй. Ингээ хон ингээ бэхэлждэг. Ингээд таамагтахад бэлэн гэсэн үг. За энийг би бол гэхдээ ер нь бол зүүн тишээ харж унтдаг байгаа. Тэг яг баруун тишээ ингээ тавьчих. За ийм юу. Ингээ холбоцоо. Одоо пульс оксиметра зүүн. Таны пульсыг үзэх ёстой. Зүрхний зүрхний бичлэлтийг хийх ёстой байгаа. Тэгэхээр энийг та гарандаа гэж зүүн. Өөрийнхөө дуртай аль ч хэсэгтээ зүүж болно. За тэгэхээр энэ ингээд таны юунд тохируулдаг юутай өөрийнхөө гарны хэмжээ ингээд тохируулчихна. Гарны хэмжээг тохируулаад ингээд чангалжиж болдог. Гэт чангалж. За тэгээд энийг болохоор та энэ юм улаан гэрэл асан таныг мэдэрнэ. Тэгээд тасгаар за би өөрийнхөө юу буруу тишнээ харуулад зүчиж. Энийг бол нааша өөрлөгөө харуул зүгээр юм бэ гэж арай. Тэгэхээр
юуныхаа тоог харахын тулд ингэж зөвлөдөр юм байна. Тэгэхээр таны пульсийг тэгээ хүчил төрөгчийн хэмжээг энийгээр үзнэ гэсэн үг. Гэт энэ нь доороо байгаад энэ улаан гэрэл ингээ асах хэвээр. Окей. За энийг бол бас хүнээр туслуулж болно. За оройдсон болохоор манай гэрийнхэн унтах гад ингээд яаж ирж байна. Орж ирцгээж байна. За энэ бас жоохон өөр дээр би анх удаа туршиж үзэж болохоор хүмүүс ямар мэдрэмж байд юм бол үзэх гээд ингээ бас жоохон чангадуу барьд юм биш үү? Жоохон би бол нарийнхан дуу гартай гэж утсан. Тэгэхээр эрэгтэй хүмүүст бол энэ ямар идэм юм л да. За миний зүрхний цохил буй пульс болохоор одоогоор 82 байна. За хүчил дөрөвч болохоор 94 байгаад байна. За энэ дотор бид нар батарей хийж өгдөг байгаа. Бас энэ дотор шинээр батарей хийж. За одоо гол юмаа хийн. За бүх юмаа угсарчлаа. Одоо ингээ бүх юмаа угсарсан. Одоо та машина ажиллуулна. Хэмжигч машин. Тэхийн тулд яах ёстой вэ гэхээр энэ голын төвчлүүдээ нэг удаа дарна. Ингээд улаан гэрэл маань ногоон болно. Машин ажиллаж байна гэсэн үг. За ингээ гараад ирлээ. За одоо энэ дээр дараад за бичлэг эхэлсэн. Break. Тэгээ секунд явж эхэлнэ. За энэ маань ингээд таны нойрыг хэмжиж эхэлж байгаа гэсэн үг. Ингээд та энэ өөрөө нөгөө дэлгэцээ батарейгаа хамгаалаад шууд унтарчин та тэрнд битээ санаа зорио хамгийн гол нь энэ секунд гүйж эхлэхээр таны бичлэг эхэлсэн гэсэн үг. За та бүхэндээ амжилт хүсье. Маргааш өглөө миний одоо нойрны чанар ямар байсан бэ нү? Би шүдэ хавирдаг вэ нү үгүй вэ нү? Тэр бүх юм бичигдээд гараад ирнэ. Ингээд та бүхэнтэйгээ маргааш наадмын өдөр уулзцгаая. Түр баяртай. Сайхан нойрсоорой.